ямар ч байсан дасгалжуулалттай академийнхаа мөнгөний сэтгэлгээ тийм ээ миний бизнес гээд 2 хөтөлбөр за тэгээд хөрөнгө оруулалтын гэсэн 3 хөтөлбөрт ерөөдөө хамрагдсан байгаа. Тэгээд яг анх бол 2019 онд болохоор миний бизнес хөтөлбөрт би яг хамрагдчихсан. Тэгээд тухайн үед бол яг би гадаадад ирээд яг одоогор би Австралийн Сиднейд байдаг байхгүй юу. Тэгээд Сиднейд сурахаар ингээд ирчихсэн байсан, гадаадад сурах гэдэг зорилго тавиад ирсэн байсан. За тэгээд ирээд яг 6-7 сар би үндсэндээ бол одоо бидний хэлж аншнаар гэх юм уу тийм ээ хар ажил буюу одоо буудлын үйлчлэгч ажлыг хийдэг байсан. Тэгээд ирээд яг 6-7 сарын хугацаанд ингээд энэ ажлыг хийгээд явж байхад үндсэндээ миний хувьд яг нөгөө өөртөө нүүр тулсан өөрөөсөө яг би яг энд ямар зорилгоор ирсэн бэлээ, би яагаад энэ ажлыг хийж байгаа бэлээ, би цаашдаа яг ямар зүйл те юуг хийж бүтээж би яаж ингэж амьдрах вэ гэдэг өөрөөр хэлбэл яг нөгөө карьерийн талаасаа одоо яг надад асуултууд гарч ирж байсан байхгүй юу. Тэгээд би ингээд энд сурах гад ирсэн. Тэгсэн мөртлөө би ингээд буудлын үйлчлэгч хийгээд байдаг тий. Тухайн үед мэдээж ингээд мөнгө олохын тулд би яг тэр ажлыг бол хийх шаардлагатай байсан. Гэхдээ яг дотроосоо бол ингээд би энэ ажлыг ингээд удаан хийж болохгүй. Тэгээ удаан хийж болохгүй. За ямар ч гэсэн дараагийн түвшинд би өөрийгөө гаргах ёстой гэдэг тийм нэг дуу хоолой надад бол айгүй ингээд бүр ирээд за тэр үед яг азар гэдэг юм уу тийм ээ яг одоо нэг учрах ёстой тавилан байсан уу тийм ээ азар би яг фэйсбүүкээс яг тасгалжуулалтын академийн 30 оногт амьдралаа өөрчлөе гэдэг аянд би хамрагдсан. Тэгээд хамрагдаад явж байхдаа би бүр ямар гоё юм бэ ийм тийм ээ яг миний хүсээд зориод тийм ээ дотроо би ингээд хэдэн сар шаналаад одоо би яг гадаадад ирчлээ тийм ээ сурах гад ирчлээ. Тэгээд би яг юугаар сурах вэ? Тэгээ тухайн үед чинь миний нөгөө виз анханасаа 6 сарын хугацаанд гарсан байсан учраас би дараагийн түвшинд визээ сонгохын тулд би сургуулаа сонгох хэрэгтэй байсан байхгүй. Тэгээ сургуулаа сонгоно гэдэг чинь ерөөсөө би яг карьерийнхаа талаар бодох хугацаа надад тулаад ирсэн тий. Надад тийм 2 сонголт байсан. Би одоо энд Австрал байх хугацаанд би мөнгөний төлөө тийм ээ мөнгө олох гэж сургууль сонгоно гэдэг маань өөрөө цаанаа бас амар ирээдүйн тэр нөгөө карьераа бодож бид нар сургууль сонгодог. Одоо гадаадад сурч байгаа хүмүүс бол тий одоо маш сайн мэдж байгаа. Хэрвээ чи мөнгөний төлөө явъя гэх юм бол одоо коллеж одоо юуны визаны коллеж гэж ерөөхдөө нэрлэдэг байхгүй. Өөрөөр хэлбэл визаны коллеж гэдэг нь болохоор визагаа хадлах зорилготойгоор хямдхан коллеж. Тэр нь ерөөсөө сурах зорилго байхгүй. Сураад мөнгөө цуглуулна гэдэг нэг зорилго. Нөгөө тал дээр чи яг ирээдүйд тийм ээ ямар одоо төвшөнд чи карьераа өсгөх гээд байгаа юм бэ? Ямар чиглэлээр явах юм бэ? Чи Монголд очиод юу хийж яаж амьдрах юм? Үлдсэн амьдрал тийм ээ үлдсэн тэр одоо 80 наслах хүртлээр чи яг юу хийх гээд байгаа юм бэ гэдэг зүйлээ бодож иж одоо сонгох хэвээр ийм 2 замнал байгаа. Тэгэхээр миний өмнө бол яг тэр замнал одоо 6 сарын дараа тулаад ирсэн. Тэгвэл надад ямар ч тийм одоо нэг шийдвэртэй алхам хий гэдэг эргэлзээ байгаад байдаг. Нэг бол би ингээм визаны коллеж сонгох уу эсвэл өөрийнхөө ирээдүйн карьераа бодож би тийм ээ арай илүү өндөр өртөгтэй бөгөөд өөрийн дуртай тэр чиглэлээ сонгох гэдэг хоёр яг ийм карьертай холбоотой асуудал тулгарсан байсан. Тэгээд тухайн үед болохоор мөнгөний цэцлэгэнд ороод тэгээд шууд би яг 9 сарын 1-нд миний бизнес хөтөлбөр эхлэнэ гэдэг юу яваа. Тэгээд би шууд хамгийн эхлээд миний бизнес хөтөлбөрт орж ирсэн. Тэгэхээр миний бизнес хөтөлбөрт би орсон зорилго нь би яг цаашдаа карьераа би ямар чиглэлээр би карьер хөөх үү? Тэгээд Австрал би сурж очиод би Монголдо юу хийх вэ гэдэг энийг л ингээд маш бодож явж байсан учраас тухайн үед бол миний бизнес хөтөлбөртөө ингээд оролцоод дараа нь би яг миний бизнес хөтөлбөртөө амжилттай оролцсны дараа би тасгалжуулалтын академийнхаа ажилтан болсон. За тэгээд өөрөөр хэлбэл Австралид ирсэн байхад бол миний нөгөө нэг карьер бол 0 байсан байна шүү дээ тий 0. Би Монголд юу хийж ирсэн тийм ээ миний Монголд олон улсын байгууллагт ажиллаад одоо мэрэгжилтэн хийгээд явж исэн тэр мэр бол ерөөсөө Австралид ирэхэд бол байхгүй 0 болсон. Тэгэхээр би карьерийн хувьд бол 0 байсан. За яг буудлын тий ажил хийдэг байсан. Тэгэнгүүтээ би дараа нь хөтөлбөрт орсноороо би тасгалжуулалтын академид ороо тий тасгалжуулалтын академийн ажилтан болох одоо төвшөнд би карьер маань өсөж байгаа юм. За тэрнээс гадна мөнгөний сэтгэлийн хөтөлбөрт би ороод орсноороо бүр илүү яг хувь хүнийхээ төвшөнд миний тэр нөгөө нэг яг түрүүний модуль дээр ярьсан те би яг юу чадах юм, ямар надад авьяас байгаа юм бэ? За тэгээд би цаашдаа
олон жилийн хугацаанд би яг юуг ямар зүйлийг хийгээд би аз жаргалтайгаар амьдрах вэ гэдэг энэ бүх асуудлуудынхаа хариултуудыг яг мөнгөний сэтгэлийн хөтөлбөрөөс би яг олж авч байсан. Тэгээд одоо эргээд нэг жишээ дуртахад одоо мөнгөний сэтгэлийн хөтөлбөрт ороогүй байх та тийм орсныхаа дараа одоо ингээ эргээд би анх Монголоос ирэхдээ би IELTS шалгалт өгөөд миний англи төвшин тодорхой хэмжээнд дунд төвшөнд би 5.5 оноотой ирсэн мөртлөө би тэр өөрийнхөө тэр IELTS шалгалтад өгсөн оноогоо би үнэлж чадаагүй. Одоо тэр чиглэлээр би англи хэлтэй оронд ирчээ те хэлээ ашиглаад би хэлээ ашигладаг тийм ажил хий тийм ядчил зөвхөж ажил хий гэж би тухайн үед ерөөсөө тийм тэгж сэтгээгүү. Нэгдүгээр сэтгээгүү тэгэх итгэл надад байгаагүй гэсэн байна. Итгэл надад байгаагүй. Тэгэл манай нэг найз надад санал болгосон тий. Ингээл ирээл энд ерөөсөө хүмүүс ирээл эмэгтэйчүүд нь буудлын ажил хийдэг, одоо гэр зөвлөгөө хийдэг, одоо барилгын зөвлөгөө хийдэг, эрэгтэйчүүд нь барилга дээр ажилладаг гэдэг ийм тогтсон юутай. Одоо тогтсон л нэг ийм хэв маягтай. Тэгээд би яг тэр тэгдэл юм бэлгүүдээ тийм ээ гэж бодоод үндсэндээ одоо тэр бас хүний үгэнд орсон байгаа байхгүй тийм ээ. Хүний үгэнд ороод өөрийнхөө тэр юу гэж мэдэхгүй. Тэгээд яг ингээд 6-7 сар ингээд ажилласан байдаг. Тэгээ эргээд яг хөтөлбөрт ингээд мөнгөний сэтгэлийн хөтөлбөрт орсны дараа ингээд бодож байхаар би яагаад ямар өөртөө итгэлгүй байсан юм бэ тийм ээ. Надад тийм боломж нь байсан байна. Нөхцөл бололцоо нь байсан байна. Би урд нь бас өөрөө хичээгээд тийм ээ. Тэр шалгалтыг өгөөд ингээд оноотой байсан бич яагаад би өнөөдөр өөр ажил хайж болоогүй юм болоо гэж ингээд эргээд өөр төр ингээд бодохоор тэнд яг сэтгэлгээний л асуудал байгаа байхгүй. Сэтгэлгээний тэгээд нөгөө нэг өөрийн хөндлөмж дуу нөгөө нэг одоо түрүүний баяраагч мань хэлсэн шүү дээ тий. Бид нар нөгөө хүнд өөртөө итгэлийг би өгмөр байна гэсэн. Тэгтэл надад тэр итгэл ерөөсөй байхгүйсэн баг. Тэнгүүдээ мөнгөний сэтгэлийн хөтөлбөрт орсны дараа тэр итгэл маань асар ихээр нэмэгдсэн. Миний өөрөө хөндлөмж асар ихээр нэмэгдсэн. Тэгээд карьерийн төвшөнд гэх юм бол яг одоо би хөтөлбөрүүдээсээ олж авсан миний одоо гол зорилго бол одоо түрүүн хин Солонгоо маань хэлсэндээ карьер гэдэг ихэр зөвхөн нэг албан тушаал дээр ахихын нэр биш юм аа. Карьерийн цаана болохоор маш олон зүйлийг бид нар бодох хэрэгтэй. Бидний яг юу амьдралдаа бид нар яг юуг үнцэнтэй гэж үзэх юм. Миний үнцэндээ эрхэмлдэг зүйл юу юм бэ гэдгээ би олж таньж авсан тийм ээ. Миний эрхэмлдэг зүйл юу? Тэгээ миний passion юу юм? Миний боловсрал яг ямар чухал юм бэ? За тэнгууд яг хөтөлбөрөөс би бол нөгөө нэг нэгдсэн үндэсний байгууллагын тийм ээ доктортой хөгжлийн 17 зорилт гэж байгаа. Тэрний чанартай боловсрал гэдэг зүйл бол ерөөсөө миний passion юм байна гэдгийг би хөтөлбөрөөс олж мэдсэн. Дасгалаа хийж явахдаа олж мэдсэн тийм ээ. За тэгээд чанартай боловсрал. За дээрэс нь би өөрөө бол багш мэргэжилтэй. Тэгээд багшаараа бас тодорхой хэдэн жил ажилласан. За тэгээд хүүхдийн төлөө байгууллагт би бас тодорхой хэмжээнд ингээд 3-4 жил ажилласан. Ер нь бол боловсролын салбарт би өөрөө Монгол дахтай ажиллаж ирсэн юм баггүй юу. Гэтэл би тэр болгоныгаа ингээд Австралид ирэхдээ ингээд үргэлжлүүлнэ гэж ирсэн л дээ. Гэхдээ би яг цаашаа яаж явах уу гэдгийг мэдэхгүй байсан. Яг карьераа яг яаж ингэж өсгөж тийм ээ би аль чиглэл рүү явах уу гэдгийг бол мэдэхгүй тэгээ эргэлзээд ингээд байсан. Тэгэнгүүт боловсролын чанартай боловсрол бол ерөөсөө миний өөрийн passion тэгээ миний үнц нь бол тийм ээ ерөөсөө бусдад үнц нь өгье. Бусдад тэр өөртөө итгэлийг өгье тийм ээ. Тэгээд тасалжуулалтын академийн 3 сая монголчуудыг сэтгэгээд одоо боловсролоор дамжуул сэтгэлгээний ядуурлаас гарья гэдэг энэ одоо том алсын хараа энэ зорилгот миний одоо өөрийн хувийн тийм ээ үнцэн тэр хэмэлдэг үнэт чанар за тэгээ миний өөрийн тэр passion маань өөрөө яг ан цав ингээд яг цав нийлж байгаа байхгүй. Тийм учраас би өнөөдөр энэ тасгалжуулалтын академид ингээд байж байгаа, ажиллаж байгаа тийм ээ. Тэгээ өнөөдөр ингээд Австралид Сиднейд ингээд 3 цагийн зөрүүтэй. Тэгээд сүүлийн 15 хоног би орой олгоо ингээд вебинартаа оролцоо тий шөнийн 2-3 цаг хүртэл ингээд суугаад байгаа. Тэгээ өглөө нь би ажилдаа 6 цаг гэж босоод тий шөнийн 1-3-4 цагийн нойртой ингээд сүүлийн 12 хоног явж байна л та. Гэхдээ мэдээж биеход би тодорхой хэмжээнд язарчаач гэсэн би яг ингээд дуртай юмаа хийгээд явж байгаа гэдэг утгаараа үнэхээр одоо сэтгэл хангалуун happy байгаа. Тэгэхээр энэ зүйлээ би яг энэ хөтөлбөрүүдээс олж авсан. Тэгээд дараагийн одоо карьерийн юу гэх юм бол одоо би чанартай боловсрал гэж ярьсан. Тэнгүүд тасгалжуулалтын академи маань 3 сая монголчууд руу ингээд чиглэж ажиллаж байгаа. Тэнгүүд миний өөрийн нөгөө нэг багш гэдэг үндсэн тий мэрэгжилтэй. Тэгээд миний өөрийн одоо аватар гэж ярьдаг л да. Яг юугаараа
аватар буюу миний өөрийн үйлчлүүлэгч гэдэг юм. Би хинд одоо үн цэнийг өгөх гээд байгаа юм бэ гэхээр би илүү өсвөр насны хүүхдүүд тийм ээ хүүхдүүдэд тэгээ эцэг эхчүүдэд би үн цэнийг өгч ингэж ажиллая гэдэг миний өөрийн зорилго одоо мөрөөдөл тий хүсэл гэдэг тэр пашна би өөрөө яг энэ хөтөлбөрөөс олж авсан. Тэгэхээр өсвөр хүүхдүүд гэдэг бол ерөөс Монгол улс одоо энд байгаа бүх хүмүүс өөрийн гэсэн нэг авьяастай байгаа тийм ээ авьяастай тэгээд тэрийг Монгол улсынхаа төлөө хувь нэмэр оруулъя гэдэг бүтээрээ чинь тийм хүсэлтэй байгаа. Гагцгүй бид нар тэрийг яаж ил гаргаж яаж одоо тийм ээ ямар арга техникийг ашиглаад би өөрийнхөө энэ дотор байгаа тэр нуугдаад байгаа тэр diamond гэдэг байгаа тэр зүйлээ би гарах вэ гэдгийг л мэдэхгүй байгаа. Тэгэнгүүт дасгалжуулалтын актем маань өөрөө 3 сая монголчууд руу чиглэж байгаа л би дасгалжуулалтын актемтайгаа зорилго нэг гэхдээ миний хараавал илүү хүүхдүүд рүү эцэг эхчүүд рүү байя. Тийм ээ гэдэг утгаараа манай энд байгаа бүх хүмүүс одоо бүр флоу консалтантууд, амбассадорууд бүгдээрээ өөр гэсэн одоо үйлчлүүлэгч ингээд өөр тийм ээ насны хувьд өөр, англи ингээд өөр байдаг. Тэгэхээр энэ нэг одоо биднээс таад маань бас сонсч байгаа икега гэж нэрлэдэг тийм ээ икега энэ болохоор миний өөрийн одоо хөтөлбөрөөс олж авсан хамгийн гол зүйл бол ерөөсөө икега буюу би яг амьдралдаа юу хийхээ хүсээд зориод байгаа юм бэ гэдэг тэр зүйлээ олж авсан явдал юм байгаа. Насан туршдаа би өхөн хөлтлөө би яг энэний төлөө л чанартай боловсролыг би Монгол улсынхаа хүүхдүүд эцэгчүүд тийм ээ. За мэдээж би бүх хүнд гэхээр чинь миний ганцхан бие бол бас барагдахгүй шүү дээ тийм. Тэгэхээр би илүү нарийсгах учиртай байхгүй. Тэгэхээр нарийсгаж авсан тэр зүйл маань өөрөө миний хувьд хүүхэд эцэгчүүд байгаад байгаа. Гэтэ генерал буюу одоо ерөнхий утгаараа бол би дасгалжуулалтын актемийнхаа тий энэ одоо хамт олон дотор яг гол зүйл рүү чиглэж явна. Тэгэхээр миний яг хөтөлбөрөөс авсан үр дүн гэх юм бол карьер гэдэг өнөөдрийн сэдвтэй холбож үзэх юм бол би өөрийнхөө 80 нас хүртэл хийх тийм ээ. Одоо би 80 хүрэл одоо явна л гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгээ 80 гэж яриад байгаа. Тэгээд хийх тэр дуртай гэдэг тэр нөгөө нэг зүйлээ би олсон тий. Карьераа би цааш нь илүү одоо international би олон улсын тийм одоо certified буюу одоо юу монголоор юу гэдэг лээ олон улсын түвшинд ажилладаг тийм одоо коуч тийм ээ одоо хөгжлийн дасгалжуулагч гэдэг лээ би өөрөө яг олон улсын байгууллагад ажиллаж байхад бидний одоо юу бол хөгжлийн чиглүүлэгч байсан байхгүй бидний өөрөөр бол position бол тэгээ эргээд ингээд бодсон чи би яг тэр хөгжлийн чиглүүлэгч гэдэг position тийм ээ албан тушаалын ажлыг би дасгалжуулалтын актемдаа бас хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол өөрөө миний одоо карьерийн замналаа ингээд өргөжлүүлээд тийм ээ би гадаадад ирээд миний карьерийн замнал 0 байсан бол би хөтөлбөрт хамрагдсанараа миний карьерийн замнал яг одоогоор би өөрийн гэсэн тийм ээ дасгалжуулалтын актемийн ажилтнаар байна, хамтрагчаар байна. Цаашлаад би өөрийн гэсэн одоо нөгөө хувийн бизнес гэдэг юм уу тийм ээ бизнесээ хийх тэр чиглэл, зорилго бүх юмаа ингээд олжчихсан тэрнийхээ төлөө баг багаар хөтөлмөрлөөд явж байгаа байдал байна. Тэгэхээр энийгээ мэдсэн үе яадаг гэхээр ерөөсөө айдасгүй байна. Санаа зовнил байхгүй. Амар тайван. Тэгээ өмнө нь болохоор надад ямар мэдрэмжүүд байдаг гэсэн мэхээр би ингээд гадаадд ирсэн. Гадаадд байгаа энэ 3-4 жилээ би ингээд хийд юм өнгөрөөч мөргүй байна. Би ямар нэгэн зүйл хийх ёстой гэдэг дуу хоолой бүр байнга ингэж эргэлзээр. Би яг яах вэ гэд яагаад ч юм ингээ юунаас ч юм одоо юу болохгүй байгаа мэддэхгүй нэг байнга нэг юм айцтай тийм нэг санаа зовнилтой байгаад байна. Эргээ ботгоо миний санаа зовнил юунд байсан бэ гэхээр ерөөсөө би энэ насан туршдаа хийж аз жаргалтайгаар дуртайгаар хийх тэр зүйлээ олоогүй байсан байгаа байхгүй. Олоогүй учраас би нэг юм яах гэдэг мэдгүй. Тэгээ би одоо ингээд Монголд очиод би яг яаж амьдрах юм. Тэгээ одоо буцаад нөгөө нэг олон улсын байгууллагада би орохгүй гэж одоо бодож байгаа юм. Тэгэнгүүтээ би тэгээ яаж амьдрах вэ гэхээр одоо нэг гадаадад ингээ олон жил амьдэрсэн хүмүүс чинь тодорхой хэмжээний нөгөө нэг гайгүй цалин аав тий яг хуу ажлаа хийж ажил нь өөр болооч ингээ гайгүй цалин аав Монголд ч гоо цалин баг гэдэг ингээ голдог тий тэгээ хүн ингээд нөгөө нэг Монголд очир нэг амьдарч чадахгүй юм шиг тийм тэгээд одоо Монголд очиод хийх юм байхгүй амьдрах тийм нөхцөл байхгүй юм чи одоо тэгээ яах вэ гадаадаа тэгээд одоо насыг барах уу гэхээр би гадаадад бас насыг бараа тийм ээ хөө нөгөө нэг тэгж амьдрах хүсэлгүй байгаа байхгүй хамаагүй гадаад амьдэрсэн ч гэсэн би ямар ч тач нэг Монгол одоо хүн болж төрсний хувьд би энэ хорвоод ертөнцийн төрсний хувьд нэг бусдад нэг юм хувь нэмэртэй тийм ээ өөрөө өөртөө бас хувь нэмэртэй тийм харамсгааргүй тэр амьдралыг л
одоо тэр зүйл нь миний хувьд яг юу байж болох вэ гэдгийг л ирж хайж явсан. Тэр нь өөрөө яг эргээд утгад түрүүний Солонгогийн хэлдгээр ерөөсө карьер гэдэг бол зөвхөн нэг албан тушаалын одоо зэрэг зандаа дээрс доорх асуудал биш. Тэр чигээрээ бидний амьдралын бүхий л яг амьдрал бол тэр чигээрээ байгаа байхгүй. Амьдралаа бид нар тэр чигээр нь бодох хэрэгтэй байна тий. Гэр бүл үр хүүхэд тий боловсрал үн цэн юу гэдгийг тийм ээ. Тэр зүйлүүдийг бодож ээж бид нар энийг одоо гаргаж ирж байна. Тэгэхээр энэ тэр карьер гэдэг энэ карьерийн шат маань бид нар миний хувьд бүр хаана очиж болох вэ гэдэг тэр зүйлийг харах боломжийг олгож өгсөн, чиглүүлж өгсөн